Таны сонирхож байгаа бизнесийн зах зээлийн багтаамж хэр том бэ? Таны борлуулахаар захиж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хэрхэн худалдан авдаг вэ? Ямар шалгууруудыг тавьдаг вэ? Бие даасан бодит судалгаа, том мэдээлэл бүхий зах зээлийн судалгаа мэдээллийн Market Fortune нэвтрүүлэг. Оройн үзэгчдээ зах зээлийн боломж Market Fortune нэвтрүүлгийн маань ээж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хавар болоо цас хайлаад дулаараад ерөнхийдөө цаг нашиж जैन. Ингээд улирал солигдоход манай монголчууд хувцас сольдог, гутлаа сольдог. Тэгэхээр ерөнхийдөө гутлын бизнес эрхлэгчдийн хувьд бол бас нэг шин давлгаа эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр үзэгчтэй хэрэг гутлын зах зээл сонирхож магадгүй. Гутал одоо ер нь хүмүүс хэр давтамжтай авдیں۔ Хаанаас голдуу авдیں۔ Ер нь Монголд хичнээн хэмжээнд импортлогдیں, хичнээн хэмжээнд үйлдвэрлэгдیں۔ Ингээд гутлын зах зээлийн талаар та сонирхож байвал үзэг цаасаа бэлдээд надтай хамт байгаарай. За үзэгчдээ тэгэхээр манай нэвтрүүлгийн эхлэлд бүгдээрээ зах зээлийн багтаамжийн талаар ярилцдаг. Тэгэхээр одоо ерөнхийдөө бид нар Монголын зах зээлээс гадна дэлхийн зах зээлээс ямар идэм бэ гэж бас сонирхож үздэг болоод байгаа. За ингээд ерөнхийдөө дэлхийн зах зээлийн 10-аас 13 оны мэдээлэл бид нарт олцсон юм л та. Тэгээ ингээ харахаар зэрэг ерөнхийдөө дэлхийн гутлын зах зээл бол 250 тэрбум долларын зах зээл байдаг гэж гарч ирж байгаа. Тэг яг энэ зах зээл дээр мэдээж хэрэг орон болгонд гуталд үйлдвэрлэж байгаа. Тэг гутал бол ерөнхийдөө нэг том брэнд дэлхийд даяар ингэж түгэх тийм магадлал их багтаа. Өөрөлдвөл өрсөлдөөн ихтэй юм салбар. Тэгэхээр зэрэг дэлхийн зах зээлийн гол тоглогчдыг харъя. Тэр нь хараад хамгийн том нь Nike 5.6%-тай, Adidas 3.5%-тай гэдээ явдсан байна. Тэгэхээр ер нь 86.3 нь бусад буюу тухайн улс орнуудын үйлдвэрүүд байгаа бах. Ерөнхийдөө тийм нэг тоглогч маш их зах зээлийн том хэмжээг эзэлсэн юм харагддаг дэлхийн зах зээл дээр. За тэгвэл манай дотоодын зах зээл яадаг вэ гэж. Дотоодын зах зээлийг авч үзэхээр манай ах бол ерөнхийдөө гутлыг импортлохоос гадна бас экспортлдог ийм улс юм байна. За тэгэхээр нийт гутлын импорт экспортын дүнг ингээд үнийн дүнгээр нь аваад үзэх юм бол сүүлийн жилүүдэд импорт маань бага зэрэг буурсан харагдаж байна. 11.2 сая долларын гутал импортлогдсон. Тоо ширхгээр авч үзэхээр 590 мянган хос гутал импортлогдсон гэж байгаа. Нөгөө талаас экспорт бол яг хэмжээ хэмжээндээ байж идэг юм байна. 1.4 сая долларын гутал экспортлогдсон ялгүй өссөн байх чинь. Тоо ширхгийн үед болохоор буурсан мөртлөө үнэ өсчихсэн яг нэгжин үнэ өссөн юм шиг манай экспортын гутлын. Тэгэхээр яг гутал маань тодорхой хэмжээнд экспортлогддог, мөн импортлогддог. Импорт бол мэдээж хэрэг гутлын хэрэгцээний ихэнх нь импортоор хангагдж байгаа. Гэхдээ энэ дээр бидний авч үзэж байгаа зах зээлийн энэ тоо баримт бол дандаа бүртгэлтэй зах зээлийн талаар яригдж байгаа. Өөрөөр хэлбэл бүртгэлгүй зах зээл буюу нөгөө гахаант чихээд ирээнээр дамжаад оруулаад ирдэг бүртгэлгүй одоо ийм бүтээгдэхүүнүүд гутлууд бол зах зээлд маш их байдаг. Тэгэхээр энэ бол ил гарч ирж байгаа тоо гэж үзээд хэдүүлээ та бүхэн өөрсдийнхөө одоо бизнес төлөвлөгөөг тооцоолохдоо за ерөнхийдөө энд гарч байгаа тоог баг нэг нуглаад хоёроор үржүүлээд тооцвол баг зүв байх. Энэ бол нөгөө бүртгэлтэй гутлын зах зээл шүү дээ. За тэгэхээр үйлдвэрлэлээ дахиад аваад үзэхээр манад бол гутлын үйлдвэрлэл бол сахин гутал ботинх буюу сахин гутал нөгөө арьсан гутлыг хэлж байна. За эсгийн гутал гэсэн хоёр төрлийн гутлаар авч үздэг юм байна. За тэгэхээр ерөнхийдөө үйлдвэрлэж байгаа тоо хэмжээ бол ялангуяа тэр арьсан гутлыг үйлдвэрлэж байгаа тоо хэмжээ бол өсөж байгаа. Яг нь дотоодын хэрэгцээг хангах болоод экспортод гарах гэх зэрлэгоор манай гутлын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь сайн байна. Импортын дүн буурсан ч гэсэн үйлдвэрлэлийн хэмжээ өссөн байна. За тэгэхээр импортын зах зээл дээр аваад үзэхээр зэрэг манай гутлын зах зээлийн жишээлбэл 28% нь Хятадаас хангагддаг, 12% нь Гонконг, 11% нь Оросоос хангагддаг гэж гарч байгаа. Тоо хэмжээгээр. Харин үнийн дүнгээр аваад үзэхдээ шал өөр. Өөрөлдвөл нөх Хятадаас орж ирж байгаа гутлын чинь үнийн дүн хэд хямдхан бүртгэгддэг гэсэн үг л дээ. Маш их хэмжээний гутал орж ирдэг, маш бага үнийн дүнгээр. За тэгэхээр үнийн дүнгээр тэргүүлэгч бол Германаас орж ирдэг гутлууд байж гэн, Гонконгоос тэгээд Итали, Сингапураас орж ирж ингэж дараалж байна. Өөрөлдвөл гутлын импортын үнийн дүнд эзлэх хуваар Германы гутал бол 15%-тай байна гэсэн үг. Харахгүй өндөр үнэтэй орж ирж байгаа. За тэгэхээр энэ зах зээл дээр нөгөө манай Монголын гол тоглогчид жишээлбэл импортын зах зээл дээр хамгийн гол тоглогчид ямар компаниуд байд юм бэ гэж. За тэгэхээр гол импортлогч нарыг аваад үзвэл график дээрс харагдж байгаа Blue Moon компани 8%-тай, Аянчин Outfitters 7%-тай, Hamburg дээр 6%-тай,
За Батлан хамгааллын 6, энэ болохоор манай нөгөө цэргүүдийн гутал байх л да. За Наран Lifestyle 5%, BTF 5%. Тэгэхээр энэ дээрээс ингээ харахаар зэрэг яг мэдүүлээд орж ирж байгаа. Тэгээд хамгийн их хэмжээгээр гол тоглогч болж чадж байгаа энэ гутлууд бол хараад дандаа голдуухан спорт гутлууд буюу пүүзнүүд байх жишээний. Өөрөлдвөл Blue Moon маань Nike-г импортлдог байх жишээтэй. Narn Lifestyle, BTF энэ бол Adidas-ыг импортлдог байх жишээний. Ийм байдаг. За тэгэхээр үзэгч та бүхэн маань зах зээлийн гол тоглогч болоод энэ зах зээлийн нийт багтаамжийн талаар мэдээллийг авлаа. За тэгэхээр одоо хэдүүлээ нэвтрүүлгийн дараагийн хэсгээр хамгийн гол тоглогчтойгоо ярилцгаая. Truevar таны амжилтыг илэрхийлнэ. Сүү хувьцаат компани нэгэн жарнаар уламжлагдсан Мини Монголын сүү. Нэвтрүүлэг дээр 5 дамжил үзэгчтэй. Тэгэхээр нэвтрүүлгийн уламжлалсаар бүгдээрээ зах зээлийн тэргүүлэгч гол тоглогчтой ярьцлага хийдэг байгаа. За тэгэхээр гутлын зах зээл дээр ялцчгүй Монголдо төдийгүй дэлхийд тэргүүлдэг Nike брендийг Монголд импортлогч одоо аль бизнес төлөөлөгч Blue Moon Group-ийн Nike брэнд хариуцсан ерөнхий менежер Энерт студид ирсэн байсан байна. Сайн байна. За ингээ студи урилгуул авч ирсэн танд баярлалаа. За тэгэхээр та энэ гутлын зах зээлийн одоо хандлагын талаар ярьж өгч. Өөрөлдвөл нэг 10-20 жилийн өмнөхөөс өнөөдрийн байдал ямар хөө болов? Сүүлийн үед яагаад энэ брендийн гутлууд илүү их эрэлттэй болох хангалттай болоод байна? За 90-ад оноос хойш яг хүмүүсийн амьдрал бол нэлийн сайжирж байгаа. Сайжрал байгаа, тийм. Тэгэхээр энэ амьдрал нь сайжрахаа дагуу хүмүүсийн хэрэгцээ арай чанартай юм хэрэглэе, тийм. Зүгээр нэг гутал биш, нэг арьсан гутал, тийм. Арай илүү технологитой өөрт нь хэрэгтэй эрүүл мэндэд нь ач тустай, тийм бараа хэрэглэе гэд бодоод эхэлж байгаа. Нэг талаас санхүү талаасаа боломжтой болж байгаа, нөгөө талаасаас яа тий амьдралын соёл нь бас жоох өөрчлөгдөж ирж байгаа хгүй. Яг бол одоо гадаа гарахад зөндөө фитнесүүд байна те. Чин хүмүүс гадаа гараад гүүж ин сакс тоглож ин хөлбөмбөг тоглож ин те. Маш олон спортууд бас айгүй өндөр хүчтэй Монгол хөгжиж байгаа. Тэгэхээр яг энэ хэрэглээ тэгээ нэг талаас бас хүмүүсийн амьдралын чадамж боломж бас маш хөгжиж лам л та жил болгоо. Тэр брэнд бүтээгдэхүүн борлуулахад нэг зовлон байдаг шүү дээ одоо. Хуурамч барааны зовлон. Тийм одоо ерөнхийдөө та нүхтийг аль биесээр оруулж ирэхээс өмнө одоо бараг л хэдэн үн хурамч байсан одоо юу гэдэг аль биесээр орж ирэхээр хэрэглэгчдэд юу ямар дагуу тал үүсэж байгаа юм. Хурамч бараа маш их байсан. Одоо ч гэсэн байгаа. Энийг бүгдийг нь бол контролдох авч бас боломжгүй байна. Аль биесны дэлгүүрүүд ороод ирэхэд нөгөө хурамч бараа гэж аваад исэн бараг үнээр нь оригиналын зараад эхэлж байгаа байхгүй. 100,000 төгрөгийн бараа байсан 100,000 төгрөгийн оригинал. Энэ дэлгүүрээрээ үйлчилгээтэй сервистэй аваад тэгээд гол нь баталгаатай авчиж байгаа хгүй. Хүн мөнгөө өгөө тэр нь нэг 2-3 месний дараа салаад унахгүй. Ба хэдэн жилч болж байгаа хгүй тэр оригинал бараа. Тэгэхээр аль биесны үн гол нь байршил тэгээд үйлчилгээ гэдэг юм. Цаанаас бас нөгөө том брэндүүд чинь өөрсдийнхөө маркетингийн зөв гол чиглэлүүдийг өгөөд нөгөө хэрэглэгчд маань бол маш их олон даваа талтай гараад байна. Та нар хэдийн хэсэглэв? Манайх 2012 оноос хойш Nike брендийн дэлгүүрүүдийг ажиллуулж байгаа. Nike руу одоо жишээлбэл танахаас өмнө хүмүүс бас ажиллуулъя гэж хандсан байдаг бах та. Бас тий. Өөр газрууд тодорхой хэмжээнд ажиллаж үзчихсэн байлээ. Тэгвэл тухайн үедээ болоогүй юм уу, компаниас болоогүй юм нэг шалтгаанаар бол болоогүй. Манай дээр яг үргэлжлээд яваад ирэхээр одоо л Nike бол маш амжилттай явж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө яг гутлын чиглэлтгүй ер нь нийт зах зээл бол яг эдийн засгийн хямрал болол сайн нөтлөн урьдчилангаас тий. Тэгээ хямрал болоод хямралыг дагаад энэ брендинг бүтээгдэхүүнүүд ялангуяа хэмжээг багш байна. Танаа зах зээл дээр ч гэсэн ерөнхийдөө яг бүртгэлтэй гутлын зах зээл гэдэг чинь эндээ бас нэг брендинг юмнууд болдог байгаа шин. Тэгээ энэ бас ингээд буураад байгаа харагдаж байна л да. Тэгэхээр та нөхөд ер нь энэ бууралтанд ямар хариулталтай байгаа вэ? Дараа жил энэ 16 17 оны юу гэж харж байгаа? Одооны зах зээлийн байдал бол нөлөөлөгдөж байгаа. Ойлгомжтой. Хүн болгон л нөлөөлөгдөж байгаа. Гэхдээ одоо яг энэ үе дээр хин яг зөв үйл ажиллагаа хийж чадна. Тэр нь бас амжилттай гарах бас боломж өсцөндөө байгаа тий. Одоо нөгөө 3 сая хүн чинь 6 сая хөл чинь байж л байгаа шүү дээ. Тэр хөл чинь байхгүй болно гэж байхгүй шүү дээ. Тэр хүмүүсийн хэрэглээ бол байгаа. Тэр хүмүүс яхад шинийг авахгүй юу гэдэг дээр л баг. Тэгэхээр тэрийг авахулж чадж байгаа тэр тухайн байгууллагын үйл ажиллагаанаас хамаарал. Энд чинь нэг доошлолоо буцаад сэрэгжил таарна. Тэгэхээр тэр үе дээр одоо манайх байрлалынхаа дэлгүүрийнхээ байрлалуудыг зөв газар нь байршуулж байна. Тэгэл
зах зээлийг сайжрахад угаасаа явна. Зах зээл сул үед ч гэсэн тодорхой хэмжээнд үйл ажиллагаагаа яг хэвийн хэмжээнд зөв хэмжээнд тааруулаад явах бол зах зээл ингээд буураад жоо хямраад байгаа энэ үед зарим компаниуд үйл ажиллагаагаа хумаад тий баг хүмүүнээ цомготгоол эсвэл зах зээлийнхээ идэвхжүүлэхээ болиол ингээд аль болох хөдөлгөөн болж эхэлж байна л да тий хөдөлгөөнгүй байх зардал гаргахгүй шиг байж санаатай байдаг. Танах ямар вэ? Манайх яг шинэ 14-5 онд яг тэлэлтийн 4-5 салбар руугаа ингээд тараа авчиж байгаа байхгүй Эрдэнэт дархан руу бас борлуулах салбаруудтай. Тэгэхээр 16 дээр бол яг тэлэлт бол шинээр хийхгүй. Гэхдээ дотоод үйл ажиллагаа үйлчилгээ тий хүмүүс их сэтгэл ханамжин дээр яаж тэрийг сайжруулах вэ? Гэсэн яг тэр үйл ажиллагаанаар ажилчдынхаа хөгжил тий ажлынхаа мэдлэг боловсрал дээр яг хөнгө оруулалт хийгээд энэ хүмүүсийг яг сайжруулад хөгжүүлээд энэ одоо илүү суралцах тийм хугацаа юм л да. За ингээд манай үзэгчдэд гутлын зах зээлийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэсэн. Энэрт танд баярлалаа. Таны бизнес амжилт хүсье. За үзэгчдээ нэвтрүүлгийн дараач хэсгээр хэрэг болцсон. Нэвтрүүлгийн хамтрагч Diverse таны бизнесийг оновчтой хөтлөнө. Микрокредит банк бус санхүүгийн байгууллага. Зээл авахд илүү хялбар болно. Нэвтрүүлэлт дээрийн давтан урил үзэгчдээ. За тэгэхээр одоо хэдүүлээ гутал худалдан авах зам төлөвийн талаар ярилцъя. Худалдан авахчид маань гутлыг яаж авдсан бэ? Хаанаас авдсан бэ? Ямар шалгуур тавьдаг гэж. За тэгэхээр график дээр сарын хэдүүлээ гутал худалдан авах шалгуур үзүүлэлтийг авъя хүмүүс юунд нь ач холбогдол өгд юм бэ гэж. За тэгэхээр материал чухал гэж 28% нүдсэн байна. Загвар дизайн 25%, үн 17%, чиг татахгүй байх байтал 15%, брэнд 6%. Тэгэхээр ерөнхийдөө гутлын зах зээл дээр ингээд хэрэглэгчдийн тавьж байгаа шаардлагыг харах юм бол үн 3 дугаар байранд орж ирж байна л да. Өөрөлдвөл заавал хямдхан байх ёстой энэ гэсэн тийм ойлголт бас байхгүй. Өөрөлдвөл маш сайн материалтай гоё загварлаг. Өөрөлдвөл гутал бол өөрөө бас их хүний хувцлалт донж маягийг илэрхийлдэг юм гол бүтээгдэхүүний нэг учраас яалтчгүй загвар дизайн 2 дугаарт орж ирдэг их чухал үзүүлэлт байд юм байна. За тэгээд гутлаа жишээлбэл ямар үнээр авд юм бэ? За гутлыг бол ерөнхийдөө авах үнийн байдлыг харах юм бол 50-аас 100 мянган төгрөгийн гутал авах нь хамгийн их байна. Тийм ээ? За тэгээ ерөнхийдөө 100-аас дээш мянган төгрөгийн гутал авах нь бол ингээд үнийн лимит болгон дээр буураад явчихна 100-аас 150 мянга. Тэгэхээр би бол одоо хэрвээ үзэгч та гутлын бизнес сонирхож байвал нэг 50-аас 150 мянган төгрөгийн хооронд зарагдчихдаг гутал байвал нилээ ярилцтай байж мэдхээр байна үнийн бодлогын хувьд. Тэгээд мэдээж хэрэг материал дизайны хувьд бол бас их донч дагтах юм байвал хэрэглэгчд авах хандлага их байна гэж. За тэгэхээр гутал худалдаж авдаг шалтгаан. Өөрөөр хэлбэл яагаад яг ямар үед гутал авд юм бэ гэж. Тэгэхээр 51% нь бол хуучирсан гутлаа солих, хуучир харан сольдог. 20% нь гадуур хувцсандаа шинэ гадуур хувцсандаа тохируулж шинэ гутал авдаг байх нь байна. За 13% нь өөрийгөө баярлуулах одоо нэг гуталтай байлаа ч гэсэн дахиж гутал авдаг ийм хандлага байж байна. Загвар мод дагаж авдаг хүмүүс бас 9% таа байж байгаа чинь. Тэгэхээр ерөнхийдөө бол яг гутлыг ээлж дуустал өмсөх хандлагатай боловч ер нь тал хүмүүн үлдсэн тал нь бол ерөнхийдөө тэр загвар өмссөн хувцсандаа тааруулах тийм ээ. За гоё харагдах гэдэг ийм үзүүлэлтүүдээр авдаг байна. За тэгэхээр гутал худалдаа авдаг давтамжийг авч үзээ жишээлбэл сая уучрсан гутлаас солих 51% гэж хэлсэн. Тэгэхээр давтамжид бол улирал бүр авдаг хүмүүс нь 43%. Яалтчгүй манай Монгол улс өөрөө ийм эрсдэс цаг уурын нөхцөл байдалд байдаг. Жилийн 4 улиралтай монгол хүн бол заавалчгүй өвлгэн болоод хавар намрын 100-ны гэсэн 3 гутлын хүнд заавал байх ёстой болж таардаг нэг ийм онцлогтой. За тэгэхээр графикаас харахад 43% нь улирал болгон авдаг. Хагас жилд нэг авдаг нь 27%, жилд нэг авдаг нь 19%. Тэг яг хуу давтамжийн хувьд бол ер нь жилийн дотроо бол ихэнх нь авчдаг байна шүү дээ. Жилд дотроо нэг жилд ядаж нэг гутал авдаг. Хагас жилд авдаг хүмүүс их байна. Улирал болго авдаг. Тэгэхээр та жилд нэг хүн заавал нэг гутал авдаг гэсэн ийм тооцоо хийж болох нэ. За гутал худалдаа авах хаанаас авд юм бэ гэж худалдаж авдаг газруудын хувьд. За тэгэхээр 44% нь бол захуудаар явж авдаг байх нь. 32% төрөлцсөн дэлгүүрүүд, 15% нь их дэлгүүр Монголоодоос авдаг. Тэгэхээр нөгөө гутлын төрөлцсөн тусдаа тийм дэлгүүрүүд сүүлийн үед маш их байдаг болсон. За одоо нөгөө та бидний мэддэг нөгөө янз янзын дэлгүүрүүд реклам сурталчилгаа явуулаад байдаг та. За захууд дээр бол заавалчгүй бас нэг цэг байж амир юм шиг. За тэгэхээр худалдаж авах газрын сонголт нь орлогоос хэрхэн хамаарч байгааг та бүхэн графикаас харж байна.
За мэдээж хэрэг орлого өсөх тусам доод ногооноор гарсан орлого өсөх тусам гутлын төрөлцсөн дэлгүүрээс авах хандлага нь их байна. А цэнхрээр нөгөө захууд байж байгаа. Бага орлоготой хүмүүс бол захаас авах нь их. Тэгэл орлого өсөх тусам гутлын төрөлцсөн дэлгүүрээс авах нь их байна. Тэгэхээр ерөнхийдөө брендийн тасгууд, брендийн өөрийн дэлгүүрүүд байдаг. За дан янз янзын брэндүүд зардаг, дан гутал зардаг дэлгүүрүүд байдаг. Ер нь хүмүүс гутлыг яг гутал зардаг газараас авах хандлага бол орлого өсөх тусмаа их байд юм байна шүү үзэгчтэй. За ингээд нэвтрүүлгийн дараагийн хэсгээр уулзсан хэдүүлээ дараагийн зочнотойгоо ярилцсанаа. Brilltex таны автомашины зүрхэнд лугших тос. Masterline итгэж болох чанар. Зөвлөгчтэй нэвтрүүлэгтээ иргэн тавтаа морил. Тэгэхээр манай нэвтрүүлэг уламжлалаар онцлог зочнотойгоо ярилцдаг. Тэгэхээр гутлын зах зээлийн маш онцлог зочин бол мэдээж хэрэг үндэсний үйлдвэрлэгч Best Shoes компани. Ингээд би Best Shoes компанийн захирал Төвдний хамтаа ярилцахаар үйлдвэр дээр нэрээд байна. Сайн байцгаана. За сайн байна. Танд ингээд мэнд хүргэе баярлалаа. За тэгэхээр гутлын зах зээлийг судлаад үзэхдээ зэрэг ерөнхийдөө манай зах зээлийн 90 гаруй хувь нь баг импортын зах зээл байна. Зарим зах зээлийн хараар 100% байдаг л да. Тэгээ энийг бодвол яг гутал маань бас нэг 10 өдөө бас нэг дотоодын үйлдвэр. Зарим ингээд экспортын мэдээ хүртэл байна л да. Зарим гутал экспортод гарч байгаа эсхий гутал гаргадаг юм байна. Зарим компаниуд гаргадаг юм шиг байна. Тэгээ ингээд харахаар зэрэг юу гэдэг 90 оны их үеийн тэр бол данл импорт байсан санагдаад байгаа. Миний хүүхэд байх үед гэсэн. Тэгэхээр ер нь 90-ад оны их үеийн тэр гутлын зах зээлийн нөхцөл байдал хэрэглэгчдийн хандлага те одоогийн байдалтай харьцуулахад ямар болсон гэж та боддог? 90 оны хувьд бол гутлын үйлдвэр маань 96 оны хойш бүрэн зогссноос хойш дээр нь 90-ад оны үед бол дэндүү өрхийн үйлдвэрлэлээр гутлаа үйлдвэрлээд чанарын хувьд бол технологи бол алдагдсан. Гутлын нэр хүнд өөрөө маш муу байсан. Жишээлбэл 90 онд бол одоо Дэнжин мянга зэрэг зах дээр бол өнөөдөр би хийсэн юм Монгол хүн хийсэн юм гэхээр авдаггүй үе байсан. Эргээд эсвэргээрээ одоо бол үйлдвэрлэл хөгжиж байна, тийм ээ? Сайхан үйлдвэрүүд бий болж байна. Өнөөдөр ч гэсэн манай Best Shoes компани Монголын хамгийн том жишг гутлын үйлдвэрийг бий болгочихлоо. Бас л энэ зах зээл тодорхой энэ 15 жилийн хугацаанд өөрийн хувь нэмрээ оруулсан гэж үзэж байгаа. Өнөөдөр Монгол хүний үнэлэмж хандлага шалгуур болсон. Хамаагүй дээр үндэсний юм хэрэг тийм. Одоо тэгээд импортыг орлох үйлдвэрийг дэмжинээр нэгээд одоо та чинь бас хөгжлийн банкны. Тийм. Би хөгжлийн банк Чингис бондоос санхүүжиж энэ үйлдвэрээ байгуулсан. Тэгээ ингээ харахаар манай үндэсний үйлдвэрлэгчдэд нэг юм харагдаад байна. Нөгөө зээл авахта хөрөнгө оруулалт нөгөө тоног төхөөрөмж түүхий эдийн мөнгөө бараг аваад зах зээлд байршуулах маркетингийн хөрөнгө оруулалт гэдэг юм бага аваад байт юм уу одоо эсвэл тэрийг төсөлдөө оруулдаг юм эсвэл оруулчаад байхад хасагчаад байт юм уу? Ерөнхөн бол бидний үүсэл нь дөнгөж хөгжиж гарч ирж байгаа тийм ээ. Бидний түүх өөрөө бага байна. Хуримтлал байхгүй байна. Тэгээд байгаа мэдээж банкн дээр очиод бүгд жижиг дунд үйлдвэрлэгч бүдэрж байгаа нь юу гэвэл үндсэн үйл хөдлөх хөрөнгө байхгүйгээс бүх зардлаа шингээж өгч чадахгүй байна. Тэрнээс нөгөө танагдаж хасагдаад тэгэл нөгөө үйлдвэрлэгч нар эзэд болохоор нэн түрүүн шаардлагатай тоног төхөөрөмж эсвэл үйлдвэрийн байр энийг аваад үндсэндээ эргэлтийн хөрөнгө зар сурталчлаа маркетингийн бодлого тэр чигтээ хаягдчихад байгаа байхгүй. Мэдээж төсөл бичээд судалгаа шинжилгээ хийж бүх юм орж байгаа боловч барьцаа хөрөнгөдөд тааруулаад бүх юм хасагдчихад байна. Тэгэхээр одоо юу гэдгийг та одоо танай бизнесийн тийм нийт борлуулалт чи хэдэн үн нөгөө тендерийн буюу одоо бөөний борлуулалт хэдэн үн одоо эцсийн хэрэглэгч рүү дэлгүүрээр гарч байгаа борлуулалт. Ер нь бол энэ камерын шугам нөхөр массыг үйлдвэрлэлийг би сая байгуулсан. Энэ маань бол үндсэндээ бол 70% нь одоо энэ массын үйлдвэрлэл энэ ажлын гутлын зах зээл рүү орох гэж энэ үйлдвэрээ байгуулсан. Манайх өөрөө компани гоёлын гутлын чиглэлээр болохоор тэрийг 30% нь үлдээгээд энэ төрөнд одоо төрөө судалтай авт хийж штэ. Цэрэг цагдаа тийм ээ. Энэ захиргаан, орчин хүч, төмөр зам тийм ээ. Энэ байгууллагуудынхаа энэ ажлын гутлын зах зээл өөрөө асар том байхгүй юу? Тийм маш том зах зээл. Энэ том зах зээл рүү орох гэж орон зай байгаа юм байна гэж би энэ үйлдвэрээ байгуулж энэ том зах зээл рүү орж ирсэн. Тэгэхээр одоо нөгөө хямрал болоод байдаг эцсийн хэрэглэгчийн бол энэ байгууллагын зах зээл аль дээр л жоохон бууралт байна. Ялангуяа миний ажилласнаар бол байгууллагын зах зээлүүд хомигдоод ахшгүй нөгөө уул уурхай юмнууд чинь ягаад янз бүрийн компаниудын өвний борлуулалтууд их буугаад ах шиг байна л та. Та надад мэдрэгч чинь. Ер нь бол төрийн худалдаа авалт бол ер нь буугаагүй шүү дээ.
зэрэг цагдаа уул уурхай тийм ээ энэ төрөө санхүүж байгаа энэ нэгдэл ажил мэргэжлийн холбоотой энэ орчин дээр худалдаа авалтууд явагдаж байна. Ер нь яг энэ жил бол төр засгаас бол мэдээж сайхан хууль тогтоомжууд гарсан. Тэ 103 дугаар тогтоол гэж гарлаа. Энэ дээр бол энэ жил үйлдвэрлэлийг дэмжих жил болгоод үндэсний үйлдвэрлэлүүдээс худалдаа авалтаа хийгээч. Тийм ээ? Үндэсний үйлдвэрлэлийг дэмжээч гэдэг хууль тогтоомж сайхан гараад ирлээ. Эргээд яг хөрсөн дээрээ бууж ирч чадахгүй. Нөгөө өдөрлөгөд хэрэгжүүлэхгүй байна. Зарим нэгэн газар бол маш өндөр том шалгуур тавьж байна. Дөнгөж шинээр байгуулагдж байгаа үйлдвэрийн тийм ээ? Одоо 1 жил болгож байгаа үйлдвэр өнөөдөр батлан хамгаалахын тэр бум 700 сая төгрөгийн тендерийг авахд тэр хэмжээний бодлолтыг нэгдүгээр хийгээгүй. Хоёр тэр тендерд оролцоход шинэ үйлдвэрт яаж 3 жилийн түүх байх юм. Гэх мэтчлэн унгах шалтгаан бол ерөөсөө монтохгүй байна. Гэтэл өнөөдөр бас хийдэг нэгэнтээ улсаас хөрөнгө мөнгө аваа санхүүжилт авцсан ийм сайхан үйлдвэр өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаад маш харамсалтай байна. Тийм үү. Энд дээр ч би өөрөө гундаж явж байгаа байхгүй. Окей, тэгэхээр ерөнхийдөө зах зээлчин байдаг нөгөө орчин уул нь сайн болоод байдаг, гүйцэтгэл жоохон дутаад байдаг. Уулын тав өхнийг нөгөө хөгжлийн банк Чингис бонд их сайхан дэмжиж гаргаад ирдэг. Тэгээ гүйцээж чаддаг. Өнөөдөр бүхэл бүтэн Монголд өдөрт 800 хос гуцал хийх хүчин чадалтай анхны үйлдвэр байгуулагчид өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй шүү дээ. Энэ нь болохоор зээл өгөөд ч юм уу эсвэл нөгөө уялдаа холбоо муу байгаа байхгүй. Тийм ээ. Яг эцсийн хэрэглэгчтэй тэр худалдаа авалтаа холбож өгөх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр манайх шиг ийм үйлдвэр дахиад 5 6 байсан ч байж байж Монголын гутлын зах зээлийг импортын гутлыг орлох хэрэгтэй байхгүй. Түүнээс зөвхөн Бэшүүс компани ганцаархнаа энэ том зах зээлийг орлох гэж байхгүй шүү дээ. За танд ингээд Монголын гутлын үйлдвэрлэлийн зах зээлийн талаар үзэгчд маань тодорхой сайхан мэдээлэл өгсөнд их баярлалаа. Таны бизнест амжилт хүсье. За баярлалаа. За. За үзэгчдээ ингээд манай нэвтрүүлэг гутлын зах зээлээр хийж байгаа аялал маань энэ төрөд өндөрлж байна. За бүгдээрээ гутлын зах зээлийн нийт багтаамж, гол тоглогчид, үндэсний үйлдвэрлэлгээд маш олон чиглэлээр явж мэдээлэл цуглуулж тань мэдлээ. За тэгэхээр энэ бүгдийг нэгтгэхэд бидэнд ямар боломж байгаа, ямар нөхцөл байдал байна вэ гэдэг талаар товчхон ярилцаад нэвтрүүлгийг өндөрлөе. За тэгэхээр Монголын гутлын зах зээлийг бүгдээрээ импортын ба дотоодын үйлдвэрлэлийг хуваажуулж байна. За мэдээж хэрэг бараг 90% нь импортын зах зээл давамгаалдаг ийм зах зээл байна. Тэгэхдээ энэ бүртгэлтэй зах зээл маань. Тэгээ яг нөгөө талдаа хэрэглээний хандлагыг харж үзэх юм бол ерөөсөө хэрэглэгчд маань бол яг бүр анх нөгөө ирээний хит хямдхан гутлууд олон дахин авдаг байсан энэ хандлага маань өөрчлөгдөж жоохон брендинг тэгснээ жоохон чанартай энэ гутлууд авдаг хандлагууд бол ерөнхийдөө нэмэгдсэн. Энэ маань ерөнхийдөө амьдралын чанар сайжирч байгааг нүүдэлтэй харуулж гутлын зах зээлийг ерөнхийд том утгаар нь харуул бас массын буюу одоо нөгөө цэрэг армийн үйлдвэрүүдийн ингээд ажлын гутлнуудын зах зээл байна. Бас нөгөө талдаа энгийн хэрэглэгчийн зах зээл. Энгийн хэрэглэгчийн зах зээл маань дотор нь бас гоёлын болон өдөр тутмын хэрэглээнийг хуваагдчихна. Тэгэхээр ер нь бол Монголд гутлын зах зээл дээр бол хэрэглэгчдийн хандлага жоохон брэнд болж байгаа. Энийгээ дагаад одоо юу гэдгийг тэр ялангуяа спорт гутал дээр бол одоо үнэхээр дэлхийн том тоглогч нар орж ирээд эхэлчихсэн тийм ээ. Nike, Adidas, Reebok одоо юу гэдгийг тоглогч нар орж ирээд Монголын зах зээл дээр ажиллаад эхэлчихжээ. Тэр нь ч бас амжилттай явж байгаа юм байна. Нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэл гэж үзье л. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэл маань 90-ад оны дунд үеэс бол нэг гар урлал гэртээ ингээд гутал хийдэг ийм хэлбрээр явж исэн бол саяхнаас бол одоо Монголд анх удаа томоохон массын шугамын үйлдвэрлэлүүд одоо гутлын зах зээл дээр гарч эхэлсэн байна л. Харамсалтай нь энэ үйлдвэрүүдэд манайхан одоо гэдэг Монгол Улсын хөгжлийн банк маань санхүүжүүлээд нөгөө Чингис бондын мөнгөөр санхүүжигдээд ингээд эхэлж байгаа нь их сайн боловч нөгөө талдаа эдгээр массын үйлдвэрлэл гэдэг юм чинь яалтчгүй нөгөө төрийн худалдаа авалт төр засаг маань өөрөө их том худалдаа авч байдаг. Энэ төрийн худалдаа авалтын асуудал бол зайлшгүй байх хэрэгтэй байдгийн байна. Дээр нь манай томоохон үйлдвэр эрхлэгчид уулуурхаа хүнд үйлдвэр эрхэлдэг хүмүүс маань бас энэ массын гутлыг бол одоо дотоодын үйлдвэрээс авч ивэл бас их дэмжлэг болох юм байна. За бүр нөгөө талдаа нөгөө үйлдвэр байгуулад бизнес эхэлж байгаа төслийн хөрөнгө оруулалтын төсөл дээр жишээлбэл манайхны нийт бизнесмэнүүд маань жишээлбэл төсөвтэй жишээлбэл маркетингийн буюу зах зээлд байршуулалтын төсөв зардлыг зайлшгүй оруулах хэрэгтэй. Харамсалтай нь ингэж оруулаад төслөө бичээд орох төр зэрэг нөгөө банкнууд маань барьцаа өрөнгөөр нь блоклж жагаад нөгөө хүссэн зээлийн дүнг дараад хайчт юм байна. Тэгээ нөгөө
хөлсөн зээлээсээ дарагдсан усууд чи яах вэ? Зайлшгүй авах хэрэгтэй ажлын байр байдаг юм уу? Тоног төхөөрөмж байдаг юм уу? Түүх хийдэг юм аваад эргэлтийн хөрөнгөө нам зогсож чинь. Тэгэхээр одоо жишээлбэл үндэсний үйлдвэрүүд маань чинь томоохон захиалга масаар авч хийхгүй л бол өөрсдөө шин загвар гаргаад тэрийг зах зээлд байршуулах гэхээр зах зээлийн сурталчилгаа хэрэглэгчдэд таниулах гэх мэт ажиллагаанууд. За дээр нь хэрэглэгчийн зах зээл бол нэг загвараар тийм их хийгдэхгүй. Тэгэхээр зэрэг жоохон өртөг өмдөртэй гаргадаг. Нөгөө массын гутлаавтор. Тэгээ энийг чинь сайн байршуулах гэхээр зэрэг сурчлагын зардал зайлшгүй хэрэгтэй. Энэ мэтэр бид нар зөвхөн одоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа зөвхөн санхүүгийн талаас нь дэмжиж байна. Тэгэхээр одоо миний бодлоор бол техникийн тусалцаанууд одоо жишээлбэл зах зээлд байршуулах, хэрэглэгчид таниулах, маркетингийн ажил дээр нь төр засаг бас дэмжиж ирэх ёстой болов уу? Мэдээж хэрэг эцсийн хэрэглэгч бол өрөвдөж бараа автгүй шүү дээ. Манайхан нэг юм үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гээл одоо бөөнөрөө урайлаад байдаг. Тэгэхээр нь одоо юу гэдэг улаан цагаан нөгөө танигдаагүй байж байгаа брэнд байж байгаа. Тэр нь нөгөөх нь дэлхийн брэнд гутлаас нь бүр үнэтэйч болсон байдаг юм. Эсвэл за ядаж ижил үнэтэй байлаа гэхэд давуу талын таниулж чадаагүйгээс болооч гэдэг юм. Хэрэглэгчдэд өөрөлдвөл тэр үндэсний бүтээгдэхүүнд 100% итгэх, сонголтоо хийх энэ нөхцөл байдал байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр нэг миний бодлоор бол одоо энэ гутлын зах зээл дээр үнэхээр гэсэн масс үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэвэл төр засгийн болоод энэ томоохон массын худалдаа авалтуудыг үндэсний үйлдвэрлэлийн үйлдвэрүүдээс хийх хэрэгтэй. Нөгөө талдаа үзэгч та өөрөө гутлын бизнесийг сонирхож байвал ер нь бол овор бахта баг өртөгтэй тэгсэн мөртлөө боломжийн юм гутлуудыг үйлдвэрлэх ийм гар урлалын хэлбэрээр нь хийвэл яг өртөг зардал багтаа тэгээд өөрийгөө тэжээгээд яваад байгаа боломжтой байна. Импортын болоод бусад чиглэлээс нь харах юм бол хэрэглэгчд маань бол одоо тийм үнэтэй гутал авахгүй байна л да нэг 50-100 мянган төгрөгийн гутал дундчилж авч байна. Тэгэхээр энд нь таарсан боломжийн чанартай тийм ээ ийм гутлууд импортлж оруулж ирж зарвал их зүгээр юм байна. Манайх ч нөгөө улирал тутамд улирал их онцлогтой маш их улиралтай юм байна. Ингээд гутлын зах зээлийн талаар судалсан нэвтрүүлэг маань ингээд энэ төрөйд өндөрлж байна. Танд сонирхолтой байсан бол таны бизнес амжилт хүсье.